За хөтөлбөр орон нутгаас ирүүлсэн мэдээллээр үргэлжилж байна. Орхон аймгийн Эрдэнэ баг хүүхэд хөгжлийн төвтэй боллоо. За бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжих зорилготой энэхүү төвийг тогтчуулахдаа Их Британийн элчин сайдын яам нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн нэмжлэгтэйгээр байгаль орчинд ээлтэйгээр шийдсэн байна. Энэхүү төв ашиглалтанд орсноор Орхон аймгийн Эрдэнэ, Чингэл багийн 0-аас 12 насны 2000 гаруй хүүхэд тэдний эцэг эх асар хамгаалагчид өөрсдөө амьдардаг орчиндөө хүүхдийн хөгжил, гэр бүлийг дэмжих сургалт үйлчилгээ авах боломжтой боллоо. 2025 онд хүүхэд хамгааллын 108 дугаарт 276 дуудлага ирсний 90 орчим хувь нь гэр бүлийн хүчирхийлэл байжээ. За 9-13 насны хүүхдүүд сэтгэл санаа болон үл хайхрах хүчирхийлэлд өртсөн гэлээ. Гэр бүлийн боловсрол олгох соён гэрүүл сургалтуудыг бид нар үе шатаа зохион байгуулахаар төлөвлөж байна. За хоёрдугаарт нь хүүхд хамгааллын үйлчлэгээ бас шаардлагатай хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд үйлчлэгийг үзүүлэхээр зохион байгуулж байна. Багийн хуучин байрыг бүрэн тохижуулж хүүхдийн хөгжил чиглэсэн орчин үеийн төв болгон шинжилсэн. За хүүхэд хөгжлийн төв төрчин хүчний хэмнэлттэй 25 кВт хүчин чадалтай агаарын дулааны насаас 20 кВт хүчин чадалтай нарны цахилгаан үүсгэр суйрлуулж сэргээрдэх хичим хүчийг өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлжээ. Үүний үр дүнд барилгын дулаан алдагдлыг 25%-аар бууруулсан байна. 2025 оны 8 сард Их Британий элчин сайдын яамнаас 50,000 еврогийн хүчтгүүл тусламжаар дотор заслын орон нутаг хариуцаад энэ ажлыг одоо гүйцэтгэгч компаниас хугацаанд 10 сараас 3 сарын хугацаанд хийж дуусгав. Ногоон эрчим хүчийг ашиглах тал дээр Эрдэнэт хоттой олон жил хамтран ажиллаж байна. Энэ хамтын ажиллагаан дээрээ тулгуурлан хүүхэд хамгааллын төвийг барьлаа. Эрдэнэт хот ногоон эрчим хүчийг хөгжүүлж байгаа олон жилийн туршлагатай. Бидний энэхүү ажил нь дэмжлэгийн нэг хэлбэр юм а. Цаашид хүүхэд гэр бүл дээлтэй ногоон доктортой хөгжлийн төвүүдийг бусад аслагдсан багуудад үе шаттай байгуулахаар зоржээ. Орхон аймаг нь 2022 оноос хойш нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран 14 төслийг хэрэгжүүлсэн байна.